Сүхбаатарын хотод Эрдэнэт хотын 40 жилийн бас аймгийн гэр бүлийн ордны 10 жилийн баярын хүрээнд Амрын ялбаа дээр анх удаага нээлттэй хурмыг зохион байгууллаа. За энэхүү хурмын ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлсөн байгаа. Удахгүй та бүхэнтэйгээ хосуудын сэтгэлзийг хуваалцах болно. Бас ингээ хурмаа хийж бүтээрийн хурим болж байгаа. Тэгээ энэ сайхан өдөр ингээд хурмаа хийж байгаадаа маш их баяртай байна. Нийт зохион байгуулсан бүх хүмүүст баярлалт талархснаа илэрхийлж байна. Өнөөдрийн сэтгэл бол маш сайхан байна. Тэгээ гадаа тэнгэр хангаач маш сайхан байна. Тэгээ нийт эрдэнэтчүүдээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Хурмаа хийж байгаа гэрэлж байгаа хосуудаа баяр хүргэе. Энэ хоёр маань амьдрал нийлээд олон жил болсон боловч хурмаа хийж амжаагүй байсан. Гэтэл өнөөдрийн энэ сайхан өдөр олон үйл ажиллагаа давтсан сайхан өдөр хурмаа хийж байна. Эвдэж уудсан таван хааны. За яг одоо та бүхнийгээ аймгийн гэр бүлийн ордны захирал Бямсрагчтай уулзуулж байна. За юуны өмнө танд 10 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрөөс 10 жилийн хүрээнд анх удаага Амрын талбай дээр нээлттэй хурмыг зохион байгууллаа. Ёслол их сайхан боллоо. Тэгэхээр ёслолын тухайд 10 жилийн баярын тухайд Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр 5 сарын 15-ны өдөр тохиож байна. Тэгэхээр бас өнөөдөр манай монголчууд арга бэлэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар арга бэлгийг нийлүүлж байгаа учраас бид нар бэлэгдлээ бодож өнөөдөр дашнимтай их сайн өдөр байлаа. Тэгэхээр энэ өдөр маань бид нар бас өөрийнхөө сайхан цаг дээр морин цагтаа бид нар хурмын ёслолыг эхлэж зохион байгууллаа. За манай хурмын ёслолд бол Ариун болд, Нэм заяа гэсэн хоёр сайхан хосууд оролцлоо. Үнэр өтгөн сайхан 4 хүүхэдтэй сайхан гэрүүлүүд байна. Тэгэхээр бид нар анх удаа Орхон аймагт гэр хурим хийх ёслолыг анх удаа гадаа ил талбай дээр зохион байгуулж байна. Тэгэхээр энэ ажлыг зохион байгуулсан гол санаа маань болохоор бид нар гэр бүлийн ордон маань 2016 10 жилийнхаа ойг тохиож байгаа. Тэгэхээр энэ ажлынхаа хүрээнд бид нар цуврал олон янзын танин битгүү ажлуудыг хийхээс гадна бас залуучуудаа өвөөчтэй хүртэлтэй ажил хийх нэг хэлбэр бас өөрөөсөө үйл ажиллагааг олон нийтэд таниулах бас нэг хэлбэрийн ажил маань энэ байлаа. Ухаантай бүрэл автаа билээ би. Уйхан цайлган ээжтэй билээ би. гэр бүлийн өдөрт зориулсан аз жаргалын төлөөр миний гэр бүл гэрэл зургийн үзэсгэлэг одоо миний ард дэлхийтэй. За энэхүү үзэсгэлэн аймгийн гэр бүлийн ордноос гэрэл зурагчдын мэлмиг бүлэнтэй хамтран зохион байгуулж байгаа. За энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд 100 гаруй хурмын гэрэл зураг дэлгэстэй байна. Миний гэр бүлийн аз жаргал ариун харин түүхнэлээ. Миний гэр бүлийн аз жаргал